За сайн байна уу. За өнөөдөр андуураад ч гэсэн хэлж болохгүй 62 үг байдаг юм байна. За энийг ойлголоо. За энэ 62 үгийг болвол яасан ч хэлж болохгүй. Андуураад ч хэлж болохгүй. Бүр жүүдэрэн ч гэсэн ярьж болохгүй. За ийм чертик гэн хаашаа ямар ч байсан энэ үгийг хэрэглэх юм болвол сөрөг үр дагавартай. Ийм учраас өөрийнхөө үгийн сангаас энэ хэдэн үгийг авч хашгил болно. Хамрын дор амтай юу эс үүдгүй билээ гэж хүн хэлж ярихын төлөө хэл амтай төрчихсөн байдаг. Гэсэн ч гэсэн байж та. Хэлж болохгүй үг гэж байна. Эннээс бусдаж чөлөөтэй гэсэн. За ингээд энэ 62 үгийг хэлье. За энэ 62 үг болвол хөвчлэн одоо англи хэлнэ нийгмийн сүлжээнүүд дээр тарж байгаа. За ийм үгнүүд. За энэ дэлгэчэн дээр болвол англи хэлээрэмс гарч иж байгаа учраас англи Монголтой чижээд авах хэрэгтэй. Тэгвэл суугдах амархан байдаг. Тэгээ бас англиэл сурчих нь нэг сумаар 2 тул 10 гэсэн. За энэ болвол өргөн хүрээтэй. За ерөнхийдөө энэ 62 үгийг болвол дотор нь 12 бүлэг туваасан байна. Жишээлх юм бол одоо хөрөнгө санхүүтэй холбогдлолтой, гэр бүл, хувийн амьдралтай холбогдлолтой, ажил мэргэжлийн орчинтой холбогдлолтой гэх мэтэр 12 зүйл ангад хуваасан. За ингээд эхлээд санхүү хөрөнгө мөнгөтэй холбогдлолтой хэлж болохгүй 5 үг байж байгаа юм. За эннийх нь нэгдүгüүрд нь чи хичнээн их хатгаламжтай хэдэн төгрөгийн орлоготой байдаг хүнд хэлж болохгүй. За яагаад хэлж болохгүй юм бэ гэх юм бол мөнгөний мэдээлэл болвол ховийн эмжиг. Тэгээд хүн бүрийн санхүүгийн түвшин өөр байдаг. Тэгэхээр ямар эрсдэл дагуулах вэ? Нэгдүгээрд бол атгаархал. Хоёрдугаард бол хүмүүс өөрөө чинь ашиглах гэж оролдоно. Хөрөнгө мөнгөийг чинь сонирхож эхлэх нь байна шүү дээ. Эсвэл мөнгөөр дүгнж эхэлнэ. Орлого муутай ядуу юм болвол доор дүжигдэг ч юм уу. Цаашдын харилцаанд сөрөг үр дагавар авчирдаг ч юм уу. Нэг лүгээр хэлэх юм бол мөнгөтэй баян бол хүмүүс атаарч эхэлнэ. Нэг хэсгэн тэр мөнгөийг ашиглах гэж оролдоно. Хэрвээ ядуу тарчих юм болвол өөрөө чинь доор дүжиж эхлэх нь байна шүү дээ. За хоёрдугаард нь. За хоёрдугаард нь бас санхүүгийн жавлонгон нарийн дэлгэрэнгүй ярьж болох. Ягаад үхтэй зэрэг өөрийн санхүүгийн жавлонг хэтэрхээ дэлгэрэнгүй ярих юм бол өөрөө чи итгэл алдардаг гэж байгаа юм. Санхүүгийн жавлан гэхтэй зэрэг хөвчл одоо өржээлтэй ч юм уу, ядуу тарчих ч юм уу. Ийм байдалтай байх гэж байгаа юм. Тийм учраас ямар эрсдэл дагуулах вэ? Хүмүүс өөрөө чи итгэлгүй болно. Энэ хүмүүсийг өрөвдүүлэх гэж оролдож байгаа юм байна гэж тэгж ойлгож хүлээж аваа. Тэгээд өөрийн чинь сул дорой харагдав. Өөртөө орлого багтай гэдэг болвол. За 3 дугаард нь болвол хэрэгцээгүй зүйлд зарцуулж байгаа мөнгөнийхэн талаар ерөөсөө огт ярьж болохгүй. Ягаад гэвэл хүмүүс өөрөө чинь буруулах ч хэлнэ. Мөнгөө буруу зүйлд үрсэн гэж. Таархдах ч юм уу. Шүгэмжлэх ч юм уу. Тэр мөнгийг тийм зүйлд үрхийнхээ оронд буйнаа үйл зарцуулах хэрэгтэй байсан гэдэг ч юм уу. Тэрхээ их баяжиж гүлжээд тэр мөнгөө жийж хөстэй зүйлд зарцуулахгүй байна. Тийм боловсрал, тийм мэдлэг ухаан, тийм нэнжин сэтгэл байхгүй юм байна гэж ойлгож. Мөнгөтэй баянаж болтох бай. Мөнгөгүй ядуу дарчханж болтох бай. Өөрийнхөө тансах хэрэглэгээний талаар бардамж ярддаг. Би одоо 3 сая төгрөгөөр чөнг авчихсан гэдэг ч юм уу. Би алтан чарж үүж гэдэг ч юм уу. Энэ болвол ерөөсөн сөрөг үр дүнтэй. Тийм учраас өөрийн хэрэгжээгүй зүйлд мөнгөө өрн таран хийж байгаа. За энийг болвол ерөөсөн ярьж болохгүй. За дөрөвдүгээрд өөрийн талаар ярьж болохгүй. Дайбит. Тэгэхээр өөр гэдэг бол ховийн санхүүгийн асуудал. За энийг ярих юм бол бусад хүмүүс өөрөө чи итгэж үнэмшээ болно. Ягаад эрсдэлтэй вэ гэх юм бол энэ санхүүгийн хувьд эрсдэлтэй хүн байна гэж ойлгоно. Тийм учраас цаашдаа бизнесийн харилцаа үүсэхгүй, өргөжүүлэхгүй ийм хандлага үүснэ. Тэгээд өөрөө чи ерөөсөн санхүүгийн менежмент байдгүй юм байна. Тийм чадваргүй юм байна гэж ойлгоно. Тийм хүмүүс л одоо өрөнд баригдана шүү дээ. Тийм учраас тэр өртөө гэдэг нь гайхуулна гэдэг бол өөртөө муу дүн тавьж явахтай адилхан. За 5 дугаард нь гэр бүлийнхээ хөрөнгө чинээ бас нуучлна. Хэлж болохгүй. Баян гэдгийг нь хэлж болохгүй, ядуу гуйран ч гэдгийг ч хэлж болохгүй. Нэг бол өөрийгөө гайхуулсан хэрэг. Эсвэл одоо өөрийгөө өрөвдүүлэх гэсэн орлого. Энэ хоёроос өөр юу ч биш. Тийм учраас хүмүүс атаархаж магадгүй. Эсвэл өрөвдөлттэй хүмүүс гэр бүл гэж ойлгоно. Зөвхөн одоо өөрийн асуудал биш. Ерөөсөн гэр бүлийн бусад гишгүүдийн ч гэсэн үнэлэмжийг нөлөөлөх нь байна шүү дээ. За энэ бол хөрөнгө санхүүтэй холбогдлолтой ярьж болохгүй 5 үг. За одоо жалгаад зориг ирээдүйн төлөвлөгөөтэй холбогдлолтой хэлж болохгүй бас хэдэн жил байгаа юм. Эннийх нь нэг нь урт хугацааны зорилгоо хязгаарлагдмал сэтгэлгээтэй хүмүүсэд хэлж болохгүй гэж.
Өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө алсын төлөвлөгөөгийг өчүүхэн хүмүүсэд хэлэх хэрэггүй гэсэн. Ягаад гэвэл тэр алсын хараа байхгүй, холыг боддгоо өчүүхэн хүмүүс болвол өөрийн чинь тавьсан том зорилтыг ойлгохгүй үгүйсгэн. Унтраа нь өөрийг чинь сөрөг бодолд автагдуулна. За энэс үүсээд өөрийнхөө алсын төлөвлөгөөнд урам хугардах ч юм уу, өөртөө итгэл алдардах ч юм уу, ийм бодол үүсэж магадгүй. Жишээлх юм бол би 5 жилийн дараа өөрийнхөө бизнесийг олон улсын хэмжээнд том бизнес болгож өргөжүүлнэ гэж ийм төлөвлөгөө гаргаад ярлаа гэд бод. Тэгэх юм бол өчүүхэн жижиг хүмүүс юу гэж хэлэх вэ? Чи хежээч чадахгүй. Зөвхөн жүүд тийм боломж байхгүй гэж тохуурхдаг ч юм уу. Унтраа. Тийм учраас өчүүхэн жижиг хүмүүсэд өөрийнхөө том зорилгоо ярьж танилцуулах хэрэг байхгүй. Тэгээ хоёрдугаард нь хийхээс өмнө төлөвлөгөөгөө танилцуулах хэрэггүй. Ягаад гэвэл саалуулах хүчнжил гарч ирдэг. Эсвэл төлөвлөгөөнд хүрч чадахгүй болвол бүтлгүүтх юм болвол өөрөө нүр ангин орох гэж байгаа бол хоосон ярддаг хүн гэдэг ч юм уу. Гэсэн ч гэсэн энэ болвол бас сэтгэл зүй дээр тийм ч муу биш гэж үздэг. Өөрийнхөө төлөвлөсөн зүйлийг жарлаж явах хэрэгтэй, тунхаглаж явах хэрэгтэй. Энэ болвол илүү үр дүнтэй гэж үздэг. Тэгэхээр хоёр талтай байх нь шүү дээ. 60 тохиолдолд болвол зарлж болно. 60 тохиолдолд болвол төлөвлөгөөгөө эхлэхээс өмнө илчлэхгүй байх нь бол бас эерэг үр дүнтэй. За 3 дугаард нь. За 3 дугаард болвол чагна болоогүй байхад гарах тухай төлөвлөгөөгөө зарлаж болохгүй. Өөрөөр хэлэх юм бол ажлаасаа гарыг гэсэн бодолтой байж энийг хэтэрхий эртэж зарлаж болохгүй гэсэн. Нуудлаж явах хэрэгтэй. Хэрвээ ингэж зарлах юм бол цаашдаа энэ албан байгууллага хамт олонны дунд итгэх хүн байхгүй. Энэ ажлаасаа гарах гэж байгаа юм чинь гэж. Хаяад явах гэж байгаа юм чинь гэж. Жишээлх юм бол би ажлаасаа гарна. Энэ ажлыг хиймээргүй байна гэж хэлэх юм бол дарга удирдлагууд яах вэ? Даалгавар өгөх юм болно. Шин төсөлд хамруулахгүй болно. Тэргүй нь ажлаасаа гарах юм чинь. Эсвэл гарахаас нь өмнө муугыг үжи гэдэг ч юм уу. Чи бид нарыг хаяад явж явах учраас чамаа бас зүгээр орохгүй гэдэг ч юм уу. Ийм таагүй байдал үүсч болж шхүү. За 4 нь өөрийг чинь итгэдэггүй хүмүүсэд өөрийнхөө гүн мөрөөдлийн талаар яриад хэрэггүй гэж байна. Өөрийг чинь итгэдэггүй хүмүүс мэдээж байж таарна. За тийм хүмүүст бол өөрийнхөө хүсэл мөрөөдөл яриад хэрэг байхгүй. Ярыг гэвэл өөрийнхөө хамгийн итгэлтэй хүнд хэлж хэрэгтэй. Дэмждэг хүмүүсэд. Тэгэхгүй бол яах вэ? Өөрийн чинь урам зориг юм хоон. Атаарах нь, хорсон. Тэгээд саад дотор юм. Өөрийн чинь итгэдэггүй учраас өөрийн чинь хүсэл мөрөөдлийг ч гэсэн итгэхгүй. Чи чадахгүй л гэж хэл. Чам шиг хүн тийм юм хийж чадахгүй. Хэрэггүй гэж хэл. За одоо 3 дугаар хэсэг. Өөртөө итгэхгүй байдал. Сэтгэл зүйтэй холбогдолтой хэдэн зүйл байна. За энэнийх нь 1-р хэлж болохгүй. За энэ нь болвол өөрийнхөө хамгийн сул талуудыг хэлж болох. 60 хүмүүс өөрийг чинь ойлгож, дэмжиж, хүлээж авч магадгүй. Гэтэл нэг хэсэг хүмүүс энэ сул тал дээр чинь дөрөөлөд өөрийг чинь дарж авах гэж орлоо. Доромжилно, дарамтлана, итгэл алдарна, сэтгэл зүйн хувьд ч, эрүүл мэндийн хувьд ч янз бүрийн сул талууд байдаг хүнд. Тэрийгээ ерөөсөө хэлж болохгүй уучлаа гэсэн. Жишээлх юм бол би олонний өмнө гарч яраа илтгэл хийхдээ айдаг, сандардаг гэдэг ч юм уу. Ийм сул талтай гэж хэлэх юм бол 60-д олонний өмнө гараад ярьж явах үе чинь өөрийг чинь эвгүй байдалд оруулах гэж орлоо. Ийм учраас өөрийн эмжих газраа мэдэгдэж болохгүй гэсэн. За 2 дугаар нь өнгөрсөн алдаануудаа хэтэрхээ дэлгэрэнгүй ярих хэрэггүй. Тэгхийн бол хүмүүс өөрийг чинь нэрсэн одоо болоод ирээдүйг чирэс харахгүй. Зөвхөн алдаагаар ч өөрийг чинь дүгндэг болно. Чи болвол алддаг хүн гэдэг ч юм уу. Буруутдаг хүн гэдэг ч юм уу. Зөв сэтгэж, зөв амьдрч чаддгүй хүн гэдэг ч юм уу. Бас л одоо алдаа гаргачлаа гэдэг ч юм уу. За харилцаанд болвол зүгээр өөрийн чинь амьдралд нөлөөлөхгүй хэмжээний жижиг алдаа дутагдлуудыг болвол ярьж. За энэ болвол харилцаанд эрг нөлөөтэй гэж сэтгэл зүйн номууд дээр бичдэг. Гэтэл том чухал зүйлүүд дээр алдаж исэн талаараа болвол нөх яраад хэрэггүй юм байна. За 2 дугаард нь болвол өөрийн талаарх сөрөг бодлоод. За энэ болвол алдаа биш. Сая болвол алдаагаа нэх яраад хэрэггүй гэсэн. Өөрийнхөө талаар сөрөг бодол. Өөрийгөө хэтэрхээ их доогуур үнэлэх тухайн гэсэн. Өөрөө өөртөө ингэж итгэхгүй, өөртөө юм доогуур дүн тавьж явах учраас энэ хүнийг итгэж өмш хэрэггүй юм байна. Хүн өөрөө өөрийгөө сайн мэд таарна. Өөрөө өөрийгөө ингэж доогуур үнэлж явах учраас энэ чадваргүй юм байна гэдэг ойлголт хүн бий бол. Жишээлх юм бол би ерөөсөө хижээч амжилт гаргаж чадахгүй байх. Амжилт гаргадаг хүн биш гэж хэлэх юм бол хүмүүс тэр байдлаар ч хүлээж авна. Харин тийм ээ. Чи болвол
амжилт гаргаж чадахгүй тийм чадваргүй хүн гэж. Бас жишээ гэх юм бол би бол аимхай хүн гэж хэлэх юм бол хүн өөрөө чинь аимхай л гэдэг үг. Тэгж хүлээж авна. Би зөрөгтэй хүн гэх юм бол бас тэрүүгээр хүлээж авна. Өөрөө ч үнэв шин итгэн. За дөрөвдүгээр дэн өөрийгөө өрөвдүүлэх гэж зориуд өнгөрснөөхөө бүтлгүүтлийг ярьж болохгүй. За энэ бол бас саянхтай адилхан. Жишээ гэх юм бол би урд нь 3 удаа ажилласаа халгаж ирсэн, хөөгж ирсэн гэж хэлэх юм бол яг өөрөө чинь шинэ ажил авах баг гарч ирэхгүй байх нь шүү дээ. Энэгээр хүн өөрөө чинь өрөвдөж хайрлах гэж байхгүй. Авьяас чадваргүй сул дорой хүн гэж л ойлгоно. За 5 дугаард нь өнгөрсөндөө харамсаж өөрийгөө хүлээсэлж ярах. Өнгөрснөөхөө харамслан яриад байх юм бол хүн юу гэдэг нөхөө. Энэ бол ерөөсө урагшаа явдаггүй юм байна. Одоогоор амьдрдаггүй юм байна. Өнгөрсөндөө амьдрдаггүй юм байна гэсэн ойлголт төр. Ямар ч гэрэлгээгүй юм байна. Жишээлх юм бол би тэр үед өөр мэрэгжил сонгосон юм бол өнөөдөр сайхан амьдарч байсан байхгүй юу гэж. Ангиж банк ярьдаг. Тэгвэл энэ өнөөдрийн амьдралаа сэтгэлд ханамж муутай, аж жаргалгүй, өрөвдөлтэй амьт юм байна гэсэн ойлголт төрнө. За 6 дугаард нь өөрийн хамгийн харанхуй муу бодол санаануудаа ярьж болохгүй. Онцгой итгэлтэй хүнд бол ярьж болно гэж байгаа юм. Тэгвэл мэдээж хар муу бодолтой юм байна гэж ойлгож хүлээж авна. Жишээлх юм бол би бие хорломоор санагддаг гэдэг ч юм уу. Сурахгүй алга болмоор байна гэдэг ч юм уу. Тэгвэл өөрөг чинь хүн энэ сэтгэл мэдрэлийн асуудалтай юм байна. Цаашдаа итгэж үнэмшиж, найзад нөхөрлж, хамтарч ажиллаж болохгүй юм байна гэсэн сэтгэл төрөгдөн. За 7-д нь өөрийн эргэлзэж байгаа зүйлүүдийг сөрөг хүмүүсэд хэлж болохгүй. За сөрөг хүмүүс яадаг вэ гэдэг дандаа сөрөг талаас нь сэтгэдэг. Тийм учраас та хэрвээ эргэлзэж байгаа юм бол дэмжихийн оронд бүр улам илүү эргэлжээнд оруулна. Тэгвэл урам зориг улам буурна. Өөрийгөө бүр гоолно. Шантарна. Жишээлх юм бол би энэ ажилд дохирох хэсэгт эргэлжиж гин гэж хэлэх юм бол сөрөг хүмүүс юу гэж хэлэх вэ? Чи угаасаа энэ ажлыг хийж чадахгүй, чамд тохирохгүй гэж. Ийм аимшигтай. За 4-р анги. Дараагийн хэсэг нь гэр бүл, хувийн амьдрал. За энэ хүрээнд бас хэлж болохгүй 5 үг байж байгаа юм. За энээх нь 1-р бол мэдээж гэр бүлийн нууц асуудлууд. Хувийн нууц гэж байна. Гэр бүлийн нууц гэж бас байна. Энийг хамгаалахгүй болохгүй. За ямар эрсдэлтэй гэх юм бол гэр бүлийн гишүүд бас хохирно гэсэн. Тэд нарын нэр хөндөд муугар нөлөөлнө. Ингээд бусдын шүгүмжлэл, довтлогоон төртнө. Зарим хүмүүс хагалж бутаргах, дайсхнах ийм хандлагатай болж байна. Жишээлх юм бол манай аав ээж хоёр байнга хэрэлддэг гэх юм бол аав ээж чинь хэрүүлийн асуудал бол сонсож байгаа хүмүүс нэг сонирн биш. Энэ нөхөр өөрөө асуудалтай гэр бүлээс гаралтай юм байна. Ийм орчинд өссөн юм байна гэж. Өөр чинь тэм дүн тавина. За сүүлийн үед бол энэ нийгмийн сүлжээгээр аавдан, ээждэн, ах トゥ нардан гомдолсон ч юм уу. Гэр бүлийн дотоод амьдралаа дэлгэсэн ийм зүйлүүд хаяа харагдаж байдаг. Энэ бол сөрөг нөлөөтэй. Тухайн хүнээ гэр бүлийн гишгүүдийг хүн дургуучиж эгдүүчгээсээ илүү өөрийг чинь тийм орчинд өссөн, тийм удам ухшилтай юм байна гэж тэгж ойлгож авах эрсдэлтэй байгаа юм. Тийм учраас гэр бүлээ хамгаална гэдэг бол өөрийгөө хамгаалсан хэрэг. Тэгээд дараа нь өөрийнхөө үр хүүхэд удам ухсагаа хамгаалсан ийм явдал болдгоо. Тийм учраас толгой хагарвч тоорч дотроо, дохой шалуурч, ханчид дотроо гэсэн үг байдаг. За 2 дугаард нь хүүхэд насны шарах сорвон итгэлгүй хүмүүсэд хэлж болохгүй. За сүүлийн үед бол ерөөсөө ирээч чирээ байхгүй нийгмийн сүлжээгээр дэлгээд байж байгаа юм. Тэгвэл өөрийг чинь хүмүүс юу гэж ойлгохгүй. Өөрийг чинь тийм өрөвдөлтэй амтлал гэж хүлээж авна. Тэгээд цаашдаа нийгмийн харилцаанд чинь нөлөөлнө. Сэтгэлийн чинь шарах улам нэмэгдэж магадгүй. Тийм учраас хэлийг бол маш ихтгэлтэй ойрдод хүмүүстэй ярих хэрэгтэй. Тэр нь бас тэр траума, сэтгэлийн шархаас гарах аргын нэг хэлбэр байдаг. Ярих хэрэгтэй. Гэхдээ тэрийг маш ойрдод хүмүүс юм уу эсвэл сэтгэлжийн зөвлөгчтэй ярьж болно. Жишээлх юм бол би баг байхдаа байн хүчрхийл төрчихсөн гэж ярих юм бол хүн өөрийг чинь юу гэж ойлгож авах вэ? Тийм ч учраас энэ юм гачин аашаантай байгаа юм байна гэж ойлгож авна. Өрөвтгөөсөө илүү. За 3 дугаард нь гэр бүлийнхээ хөрөнгө чинээний талаар бас ярих хэрэггүй. Хитрхээ их баян гэдэг ч юм уу, хитрхээ их ядуу дарчиг гэдэг ч юм уу. Баян бол атаархан дургууч нь, ядуу юм бол ийм арчаагүй амьдралтай юм байна гэж хүнд голгодох, доромжлогдох ийм байдлаар. За 4-р нь гэр бүлийн гишгүүдэд дургуй байдаг хэлж болохгүй. За энэ бол андуураад ч хэлж болохгүй, жүүдэндээ жүүдэж болохгүй. Гэр бүлийнхээ гишгүүдийн муулах юм бол өөрийн чинь итгэдэг хүн ерөөсөө нэг ч байхгүй. Ядаж бүр наачх нь өөрийнхөө гэр бүлтэйгээ аав ээжтэйгээ ах トゥ нартайгаа тааралцдаггүй юм байна.
Ийм хүн бусдад нийлэх болж байхгүй. Ямар ч найдваргүй хүн байх нь гэсэн ойлголт төрнө. Ядаж гэр бүлтэйгээ ойлгож чадахгүй гэр бүл хүндэлдэг. Ийм адгийн хүн байх нь л да гэсэн. Ийм төсөөл бий болдог. Тийм учраас өөрийнхөө гэр бүлийг муулж, өөрийнхөө сайныг харуулах гэдэг ч юм уу, өрөвдүүлэх гэдэг ч юм уу. Тэгж оролдох нь ямар ч утгагүй юм байна гэж ойлгох хэрэгтэй. Жишээлх юм бол би эгчтэйгээ ярахч дурггүй, харахч дурггүй гэж ярих юм бол хүмүүс юу гэж бодох вэ? Ямар муухай ааштай юм бэ гэдэг ч юм уу. Эсвэл энэ яагаад байгаа юм бол хөрөнгө мөнгө нь маргаантай байдаг юм бэл юу гэдэг ч юм уу. Янз бүрээр таамаглаж магадгүй. За 5 дугаард нь бол ажлын хамт олондоо гэр бүлийнхээ дархам, жожгийг ярих хэрэггүй. Ярьж болохгүй. Ажил бол мэргэжлийн орчин. Хувь хүнээ асуудлыг оруулж ирж болохгүй. Тэгхийн бол нэр хүндүүн нь цаашдаа ажил дагалахгүй, алуун тушаал ахгүй байж магадгүй. Итгэжл буур. Жишээлх юм бол манай ах トゥ нар өмчрөнгийн асуудлаар шүүгч чинь гэж ярих юм бол ажлын хамт олонд юу бодох. Энэ маш их асуудалтай юм байна. Асуудал дагуулдаг хүн юм байна гэсэн ойлголт төрнө. Тийм учраас гэр бүлийнхээ жижигийг ажлын газараа найруулж тавих хэрэггүй гэсэн. За 5 дугаар хэсэг. За энэ бол хосын харилцаа. Эрэм, эхнэр нөхрүүд үершлэж алгасан. За энэнийх нь нэг нь бол ховийн харилцааныхаа асуудлыг гадны хүмүүст дэлгэж болохгүй. За дэлгэх юм бол яах вэ? Ховийн нууч олон дийл болно. Олон хүмүүс хөндлөгөөс нь хошууд өрнө. Тэгээд харилцаа улам муутна. Шившиг болно гэсэн үг л дээ. За сүүлийн үед бол нийгмийн сүлжээгээр харилцаа муутснаа илж арлаад өөрийгөө бол ерөөсөө ямар ч өөгүй, буруугүй гэж нөгөө хүнээ харлуулах ийм байдалтай байгаа хүмүүсүүд олон болж байгаа. За энэ бол асар буруу. Зөвхөн харилцаа өвдрөөд дуусахгүй нөгөө хүнээ бас харлуулдаг. Цаашдаа үр хөвгөд ирээдүйн амьдралын хүртэл нөлөөлдөг. Жалуус үерхэж байгаа ч юм уу эсвэл гэр бүл салж сарилсан ч гэсэн энэ нарийн агуулгыг олонд илчлэх хэрэг. Энэ бол ховийн нууц тамаарах. Зөвхөн бид нар санаа сэтгэл амьдрал нийтэхгүй байсан учраас хоёр тишээ болчлоо гэдэг ч юм уу. Үнэхээр боломжгүй байсан учраас гэр бүл салсан гэдэг ч юм уу. Ийм байдлаар ярьж болохоос биш үү? Тэрнээс илүү нарийн ширээн зүйлийг дэлгэж болохгүй. Энэ бол алтан дүрм. Хоёрдугаар нь хосын маргаан болгоно гэж байгаа юм л да. Хосууд хоорондоо маргалдах болгон, муудалчих болгон хэн нэгэнд дэлгээд байх юм бол асар их сөрөөнөлттэй. Улам өвдөрнө, доортно. За гэр бүлийнхээ асуудлыг аав ээждэн ч гэсэн хэлээд хэрэггүй. Хосуудын хооронд маргааны асуудлыг доортохоос биш ерөөсөн сайжирдаг. За 3 дугаар нь бол хайрын амьдралаа сошиал дэлгэж болохгүй. Хайрын амьдрал гэдэг нь юу гэхээр love life гэж юм. За монголчууд бол цагаан хэл ам хүрнэ гэж ярьдаг да. За тэрнтэй төстэй. За тэр аж жаргалтай сайн сайхан байгаа байдлаа хитрхээ их ил болгоод байх юм бол хүмүүс атаарах нь, ховж ивхөө, хартна, янз бүрийн юм болно. Тийм учраас энэ талд бас анхаарч явах хэрэгтэй юм байна. За 3 дугаард нь өмнөх харилцаагаа одоогийн холстоо хитрхээ их дэлгэрэнгүй яраад хэрэггүй шээ. Тэр өнгөрснөө нэг яраад хэрэггүй гэсэн. Гин бол сөрөг нөлөөж бол хартад сэрдэж магадгүй. Өөртөө нь харьцуулж ийн гэж ойлгоо. Тийм учраас өнгөрсөнд өөр харилцаа байсан нэг байсан тийм ээ гэд ийм байдлаар товчхон өнгөрж болно. Тэрийг тэгж их жижиг болгож хитрхээ дэлгэрэнгүй байндах ярих шаардлагагүй. За тэр тусмаа их халамж сайтай байсан гэдэг ч юм уу. Хайрсгалтай байсан гэдэг ч юм уу. Тэгж ярих юм бол бүр таарах юм болно. Тэгвэл тэрнтэйг очиод амьдрахгүй яасан гэдэг ч юм уу. Намайг голоод байгаа юм шүү гэдэг ч юм уу. Ийм байдлаар харилцаагийг доортуулж магадгүй. Сөргнөлттэй гэсэн үг. За 5 дугаард нь таны өмнө нь хийсэн хайр сэтгэлийн урвалтууд гэж юм. Өөрөөр хэлэх юм бол олон хүнтэй үерхжсэн, олон хүнтэй сууж исэн гэж ярьж болохгүй гэсэн. Ким бол өөрийнх чинь итгэлгүй, шудраг бус хүн гэж ойлгоно. Найдваргүй хамтан байх нь энэ түүхэн бас давтаж магадгүй гэсэн айцыг бий болгоно. Тийм учраас хосууд бол өнгөрсөнд үерхжсэн, сууж исэн хүмүүсийн талаар ярих хэрэггүй гэсэн. Зөвхөн өнөөдөр үерхчгээ ханил суусан хүнийхээ талаар яг энэ мөчөөр амьдрах юм бол амьдрал аж жаргалтай сайн сайхан байна. 6 дугаард нь өнөөдөр ярих гэсэн зүйлийн 6 дугаард нь бол нууч ховийн мэдээлэлтэй холбогдолтой бас хэдэн зүйл байгаа. Эннийх нь нэгдүгээрд бол хов ярддаг ам султай хүнд бол яагаад ч гэсэн нууч ярьж болохгүй. Нуучч биш. Ер нь ямар нэг юм ярих юм бол цааш нь хов болгож хөөнө. Тийм учраас ер нь бол ам султай ховж өдөг хүнд бол юм хэлж болохгүй. Харин ч тараа хийсэн зорилготой бол харин хэлж болно. Энэ үргийг амжилттай сайн гүйцэтгэх нь. 2 дугаард нь нууч үг
аюулгүй байдлын мэдээллүүд. За энэ болвол одоо мэдээж хэрэг өнөөгийн нийгэмд болвол төрөл бүрийн одоо нууц үгттэй байж байгаа. Тэр байтугай аюулгүй байдлын мэдээллүүд ч гэсэн байдаг. Нууц үг гэдэг болвол нууц учраас тэрийг өөр хүнд хэлж болохгүй байх нь шүү дээ. Тэгхийн болвол мэдээж мэдээлэл алдана. Санхүүгийн хохиролчсон гарч магадгүй. Бүр одоо гэмт хэрэгдэжсэн холбогдож мэд. За 3 дугаард нь болвол өөр хүнтэй хийсэн ховын яраагаа өөр хүнд хэлж болохгүй. За энэ болвол маш чухал. Тэгхийн болвол ерөөсөө итгэл алдна. Дахиж өөрийг чинь хүн итгэж үнэмшиж юм ярих юм болно. Тийм учраас бусдын тухай бусад хүмүүстэй ярьсан яраагаан яасан ч гэсэн 3 дахь хүнд дамжуулж болохгүй. За 4 дугаард нь тэр тусмаа бусдын нуучийг жадруулж болохгүй. Итгэлгүй ховч хүн болно гэсэн үг. Нууц чаддаг, найдваргүй, сул амтай. За эндээс бол асар олон хор ихрлүүд бол гарна. Хүнээ нуучийг дэлгэсэн учраас. За одоо 7 дугаар хэсэг ажил мэргэжлийн орчинтой холбогдолтой бас хэлж болохгүй хэдэг үг байж байгаа. За энэнийх нь 1 дугаарт ажил дээр хэн нэгэнд дурахгүй байгаагаа ерөөсөн хэлж болохгүй. За энэ болвол мэргэжлийн бос хандлага. Ажил болвол мэргэжлийн орчин. За энээс үүдээд хов яраа, талцал бий болдог. Ажлын орчин хамт олонны уур амьсгал өндөр. За энэ болвол ажлын хамт олныг эвдэх хамгийн аюултай байл. За 2 дугаард нь даргынхаа тухай өөрийнхөө үжил бодлыг илэрхийлэх хэрэггүй гэж байгаа юм. Хэрвээ ажилласаа гарыг гэж бодохгүй байгаа юм бол ажилласаа гарыг гэж бодож байгаа бол хамаа алга, даргаан буулж болно. Тэгэхээр тийм бодол байхгүй болвол даргынхаа талаар бити яраа үсэх. За энэ болвол мэдээж хов жив болоод даргын чихэнд хүрнэ. Тэгвэл цаашаа одоо карьер ахиж чадахгүй. Энэ албан байгууллагад өөдлөн гэж байхгүй. Бүр өөрөөс чинь шонжин авах ордлого хүртэл гарч магадгүй. За дарга бол дарга, албан байгууллага бол бас тэрхүү хэсэгдэн эжент гүрэн гэсэн үг. За 3 дугаард нь ажилдаа дурахгүй гэдэг юм бас хэлж болохгүй. Мэдээж ажилласаа гарыг гэж бодож байгаа бол тэгж хэлж болно. Тийм биш болвол ажилдаа дурахгүй гэж хэлж болохгүй. Тэгэх юм бол яах вэ? Энэ болвол ерөөсөн ажилдаа сэтгэл гаргадаггүй юм байна гэсэн ийм ойлголтыг төрүүл. Дургүй хүн яаж энэ ажил сайн хийх юм? Одоо 8 дугаар анги. 8 дугаар анги бол үжил бодол, итгэл үнэмшилтэй холбогдолтой хэлж болохгүй хэдэн үг байна. За энэних нь нэг нь болвол өөрийгөө бусдаас илүү гэж бодож байгаагаа хэлж болохгүй. Мэдээж хүн болгон өөрийгөө бусдаас илүү авьяастай, хүч чадалтай, ухаантай гэж боддог. Гэсэн ч гэсэн энийг илэрхийлж болохгүй. Илэрхийлэх юм бол та баларлаа. Тэгвэл өөрийгөө одоо бардам, өөрийгөө төвөөлгсөн, даруй биш гэсэн сэтгэлдлийг төрүүлдэг. Ийм хүмүүсд хүн хамгийн дург. Хүн болвол өөрөөс нь илүү гарахад дурггүй байдаг. За 2 дугаард нь тохирохгүй хүрээлэлд улс төрийн үжил бодлоо илэрхийлж болохгүй. За энэ бол тов тодорхой. Жишээлх юм бол би бол бүгд найрамдах намын хүн. Тэгсэн мөртлөө арчилсан намын хүрээлэл донд орчхоод бүгд найрамдах намаа махтаа суух юм болоод болохгүй гэсэн. За энэ улс төрийн асуудал бол их маргаантай, сэтгэл хөдлөл дагуулдаг. Ийм одоо эрсдэлтэй сэдв. Эндээс бол зөвхөн маргаан биш. Цаашаа таамжраад илүү хүнд асуудал үүсэх магадaltaй байдаг. Тийм учраас сохрын гажир, нүдэн анж, доглонгийн гажир хөлөөн өргөж яв гэж хэлж ирсэн. Өөрийнхөө хүрээлэл дотор болвол дэмждэг авна. Баатар болно. Харин нөгөө талын хүрээлэлд орчход үжил бодлоо илэрхийлэх юм бол дайсан болно. За 3 дугаард нь зөрчил үүсгэж болж шүү. Шашны итгэл үнэмшилийг илэрхийлж болохгүй. За энэ болвол бас саяын улс төрийн үжил бодолтой адилхан. Шашин болвол бас эмжих сэдв. Өнөөдрийн болж байгаа энэ дайн тулаан болвол бас чаана шашны сэтгэлтэй байдаг. Тийм учраас исламын шашинтай хүмүүсүүд энэ дотор орчхоод христийн шашны ухаагуулсан сурталчилгааг хийж болохгүй гэсэн үг. За 4 дугаард нь болвол бусад хүнийг амьдралаа яаж авч явах ёстой талаар өөрийн бодож байгаа зүйлийг илэрхийлж болохгүй. Өөрөөр хэлэх юм бол бусдад юм зааж болохгүй гэсэн үг. Ягаад гэвэл хүний амьдрал хэрвээ шууд зааварчилгаа өгөх юм бол яах вэ? Тухайн хүнийг хянж байгаа юм шиг. Тэгээд өөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм шиг ийм мэдрэмж төрүүлдэг. Яхалаараа чи хүнд юм жаагаад байгаа юм. Чи надад юм жаадаг хэн юм гэж ярддаг. Тийм учраас энэ болвол ер нь дийлэх хүмүүсийн амьдралаа гаргадаг алдаануудын нэг. Хүнд юм жаадаг, зөвлөгөө, адвайс өгдөг. Энэ болвол хүмүүсийн хамгийн дургуйчлыг өргөдөг зүйл. Хэтэрхий их одоо бусдын амьдрал руу хошуу төрдөг хүмүүс байгаа. Ер нь чи энэ ажлыг хаяад өөр ажил хийвэл яасан гэдэг юм. Энэ чам тохирохгүй юм биш үү гэдэг юм. Бүр ийм хэмжээнд. За өнөөдөр ярих зүйлийн 9 дугаар анги сайн үйл өгөөмөр сэтгэлтэй холбогдолтой хэдэн зүйл байж байгаа. За энэ бас их чухал. Энийг болвол бас дийлэн хүмүүсүүд алдаж яадаг. За өөрийн хийсэн сайн үйл болгоно
ярьж болохгүй. За дийлэн хүмүүс андуурж байдаг. Сайн үйл хийсэн юм чинь худлаа хэлсэн биш, хулгай хийсэн биш. Би тэрийг ярихгүй өөр юу ярих вэ? За энэ бол бас хориотой сэдв. Ярьж болохгүй. Сайн үйл тусмаа энэ бол дараахан байх хэрэгтэй. Үн жинтэй зүйл. Харин ч тэрийг хитрхээ ярих юм бол энэ хүн өөрийгөө гайхуулж нэр төр олж авахын төлөө сайн үйл хийдэг юм байна гэсэн төөрөгдөл өгсөн. Еврейн номлол сургаалт бол хийсэн сайн үйлийг ерөөсөө нууцлах хэрэгтэй. Мэддэж болохгүй гэж сургадаг. Тийм учраас еврейчууд бие биенээ яаж дэмжиж байгаа, ямар сайн үйл хийж өгдөг гэдгийг бид нар бол мэдэхгүй. Нууччихсан. Сайн үйл гэдэг бол бусдыг туслах, сайн сайхан нийгмийг байгуулахын төлөө байж байгаа учраас ярьж хэлэх шаардлага байна. Хоёрдугаар нь бол хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө, өөрөөр хэлэх юм бол магтаал авахын төлөө сайн үйл хийж ийнэ гэж хэлж болохгүй. За энэ бол сонсох юм бол бас юун тухай ярьж өгөөд ойлгохгүй байж болно. Жишээ татъя. Жишээлх юм бол би настай чуулд хоол хүнс өргөж өгдөг. Гэсэн ч гэсэн тэд нар ерөөсөө талархдаг хачин хүмүүс гэж ярьж байгаа юм бол энэ угаасаа магтаал авахын төлөө энэ ажлыг хийж байгаа юм байна гэж хүмүүс ойлгоно. Чин сэтгэлээс биш юм байна. Гэтэл энэ сайн үйл гэдгийг бол хүн чин сэтгэлээс зүрх голоос хийх ёстой үйл байдаг. Хэн одоо ерөөсөн хижээж хүний сайныг мэддэг. Би өчнөө их тус хүргэсэн гэж ярддаг хүмүүс олон байдаг. За энэ бол чохомжгүй. Тийм учраас тэгж ярих болох хэрэгтэй. Энэ бол ярьж болохгүй 62 үгийн дотор багтаж байна. Сайны чинь хүн өөрөө мэднэсэг нэг өдөр. Нөгөө мэдхгүйчсэн тэр бол өөрөөсөө хохироод байх юм байхгүй. Тэр махтуулахын төлөө биш. Хийхийн төлөө байгаа учраас. За 3 дугаард нь өгөөмөр сэтгэл бол чимээгүй байдаг. Өгөөмөр сайхан сэтгэл гаргаснаа ярах хэрэггүй. За энэ бол ерөөсөө өөрийгөө өрөвдүүлэх, өөрийгөө жолоослосноо. Тэгээ өөрийгөө дүрлэх гэсэн ийм л зүйл гэж хүн ойлгоо. Тийм учраас жив жинхнээс өгөөмөр сэтгэлтэй, энэрнгөө сэтгэлтэй хүн бол өөрийнхөө сэтгэл оюунаа амьдралаа жургасныг тэр болгон одоо гуншихдаг гэсэн. За өнөөдөр ярих 10 дугаар зүйл сөрөг сэтгэл хатааж төнөд тухай. За энд бас хэдэн хэлж болохгүй үг байна. За эннийх нь нэг нь бол шинээр танилцсан хүмүүсэд өөрийнхөө гомдол, өшөө хорслоо ярьж болохгүй. Тэгхийн бол зайгаан байна. Энэ өшөө хорслоо үрддэг гомдлогтой хүн юм байна гэж. Өнөөдөр бол хүмүүс эрсдэлтэй хүмүүстэй найзлан тохирдог хэрэгтэй. Харин зэрэг сөрөг нэрхтэй, сөрөг сэтгэлтэй хүмүүсээс жаахан байх хэрэгтэй гэж сургааж байгаа юм. За 2 дугаар. 2 дугаар нь бусдын алдаагийн хэрэгцээгүй үед хэлж болохгүй. За энэ бол хэрэгцээгүй үед гэж шүү дээ. Жайлшгүй шаардлагатай үед бол хэлж болно. Хэлэхгүй бол болохгүй. Гэтэл байн хүний алдаагийн хэлдэг, ярддаг ийм хүмүүс байна. Энэ бол өөрийгөө илүү төгс. Тэгээд нөгөө хүнийг муулж, доош нь хийж байгаа юм шиг сэтгэлийг төрүүлдэг. Тийм учраас би энэ хүний алдаагийг хэлж ийн. Би бол сайн санааны үүднээс гэж бодсон хэрэггүй. Хүн алдаагаа өөрөө олж харна. Арахгүй байсан ч гэсэн амьдрал ямар ч асуудал үүсэхгүй. Дийлэнх тохиолдолд. 3 дугаард нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар удирдсан тухайгаа ярьж болохгүй. Нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар удирдна гэдэг бол их аюултай хүн байх нь шүү дээ. Ийм хүмүүсээс хүмүүс болгоомжилж зайгаан барьдаг. Жишээлх юм бол би худлаагаар өвдсөн дүрсгээд ажилласаа чөлөө авсан гэдэг юм. Тэгхийн бол энэ чинь нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар жал хэрэгжилж удирдсан явдал болж байгаа юм. За 4 дугаард бусдад сэтгэл төрүүлэх гэж нийгмийн байр сууриа илэрхийлэх. Жишээлбэл дарга гэдэг ч юм уу, мэрэгжилтэн гэдэг ч юм уу, баян чинэл гэдэг ч юм уу. За ийм зүйл хүмүүс бол их дургу. Манай гэр бүл бол улс төрийн хүрээлэлд нөлөөтэй гэдэг ч юм уу. За 5 дугаард хажээш ерөөсөө өшөө авах төлөвлөгөөний тухай ярьж болохгүй. Зүгээр л хүнийг уучлах хэрэгтэй. Ярих байтугай ерөөсөө хийгээд ч хэрэггүй. Өшөө авна гэдэг бол хүнд маш их айдас төгшүүрийг төрүүлдэг. Ийм хүмүүсийг бол хүн сөрөг, өгч санамтгай, эрсдэлтэй, аюултай хүн гэж ойлгоно. Би нэг өдөр хариугын жавд өгнөдөг ч юм уу. За хүмүүсийн бас нэг ярих дуртай үг байдаг. Үйлийн өрөө үжинэгдэг ч юм уу. За энэ бол их адгын үгнүүд л дээ. Хүнийг жансан, жогсон. За 6 дугаард нь хэн нэгэн хүн чиний талаар хэлсэн хамгийн муу зүйлийг өөр хүнд хэлж болохгүй. За энэ бол их аюултай. Хэн нэг хүн өөрийг чинь маш таарах үнэлсэн байж магадгүй. Ямар ч мэдлэг боловсруулахгүй гэдэг юм уу? Ямар ч авьяас чадваргүй гэдэг ч юм уу? Тэхнийг балаа гэдэг ч юм уу? Энийг бол ерөөсөө нуулчсан дээр. Өөр хүн хэлэх юм бол өөр хүн яг тэргүүрч хүлээж авна. Энэ бусдын тавьсан тун, энэ хүн тавьсан тун. Энэ хүн үнэхээр балаа юм байна гэдэг ч юм уу? Тэргүүрч өөрөө чинь тодорхойлж хэлнэ. Хүн бол хэний үгийг итгэхгүй гэдэг зэрэг 3 дугаар тал хөндлөнгийн хүний үгийг
хамгийн их үнэмшдэг гэж байгаа юм. Би хэрвээ өөрөө хэлсэн бол яг хөө өөрийгөө дүйлгэж байгаа ч юм уу? Эсвэл өөрөөр дараахан хандаж байгаа ч юм уу? Ямар ч үйл бол. Гэтэл 3 дугаар этгээд бол үннийг хэлдэг гэж хүмүүс ойлгодог байхгүй юу? Жишээлх юм бол тэр хүн намайг бүр чам шиг өхөн чүний ерөөс олж хараагүй гэж хэлсэн. Өөр хүндэлдэг юм бол тэр хүн энэ хүн бол үнэхээр арчаагүй өхөн чүү юм байна гэж ойлгож хүлээж авна. Ямар ч гайхаж байдгүйгээр. За 7 дугаарт маргааны үеэр хэлж чадаагүйгэн хэлсэн хэрэггүй. Зүгээр л мартсан дэр. Бүр маргалдаж, муудалж явах үед ч гэсэн хэлчихгээд хэлсэнгүй үгийг дараа нь хэлж бүр болохгүй гэсэн. Тэрэн шиг муу үг байхгүй. Харин хэлээгүй өнгөрсөн нь бол аз байхгүй юу? Эсвэл хэлэхээ мартсан ч юм уу. Тэгээ хэжээ хойно болтой зэрэг тэр үгийг нөхөж хэлэх юм бол энэ маш их сөрөг болоотой. За маргааны үед бол яг сэтгэл хөдлөлтөө автагдаад хэлчихсэн бол хэлчихсэн. Хэлчлээ гэж бодъё. Гэтэл маргаан дуусчаад дараа нь нөхөж хэлнэ гэдэг бол энэ асар өсөрхүү юм байна. Дотроо их сөрөг нэрэгтэй хүн юм байна. Мартдаггүй юм байна. Бүр тэгэж бодоход хүргэн. Нэгд дууссан юм дахиад ихтүүлж ийн гэсэн. За 8 дугаарт. За хэн нэгэнд атаарах чинь гэдэг юусоо хэлж болохгүй. Тэгвэл өөртөө ч хүн нөхөрлөхгүй. Зай барина. Энэ их атаарахгүй юм байна. Атаажтай гэдэг бол хүмүүсийн живүүчл, чигшлийг төрүүлдэг тийм хүн бас хөгждөг. За 9 дугаарт нь зөвлөгөө мэт дүр хэсгсэн атаархал. За харах юм бол хүнд одоо зөвлөгөө, адвайс өгж сайн сайхнаа төлөө. Тэгсэн мөртлөө тэр нь болвол үнэндээ зөвлөгөө биш. Атаархал, уух санаа нь болвол. Ийм үг хэлж болохгүй. За жишээ хэлэх юм бол ойлгомжтой. Жишээлх юм бол чамаа хэлж ийн л да. Чи хитрхээ одоо тодонгийн ховч өмсөд байгаа юм биш үү? Хүмүүсд эвгүй харагдах байхаа гэсэн. За ийм жил хэлж байгаа юм. За энэ бол зөвлөгөө өгж байгаа юм шиг мөртлөө хатаарах ч юм байна. Тодонгийн ховч өмсөд олонний дунд тодроод харагдана гэдэг бол бусдаас ялгараад сайн сайхан байна гэсэн. Өөдрөг байна. Өнгөтэй байна. Гэтэл энийг чинь өөр хүмүүсд эвгүй харагдах юм шүү гэж юм бол хатаарах шин гэсэн. За ийм яраа үүсгэж болохгүй. За 10 дугаард нь хатуу шүгэмжилдэг хүмүүсд өөрийнхөө бүтлгүйтлийг хэлж болохгүй. За маш хүчтэй шүгэмжилдэг ийм хүмүүс байдаг. За тийм хүмүүсд өөрийнхөө бүтлгүйтлийг ярих юм бол бүр илүү шүгэмдэл уртна. Энэ бол тов тодорхой. Угаасаа шүгэмжлэх дуртай. Тэгэхээр бүр тэр хүнд өөрийнхөө бүтлгүйтлийг алдаа дутагдлаа ярих юм бол бүр солиорж өгнө. Шүгэмжлэн байвал. Хэрвээ урд нь би 3 удаа бизнесийгээ давпууржсэн гэж хэлэх юм бол үеийн үе хижээч мартахдаггүй байнга одоо жишээ болгоод шүмжлэлийн байгуулгана. За 12 нь өрөөлийг өөртөө харьцуулж доош нь хийсэн үгийг хэлж болохгүй. За жишээлх юм бол өөртөө харьцуулж банк хэлдэг. Чи хижээч над шиг амжилтанд хүрч чадахгүй гэдэг юм уу. За 13 нь бол амжилтанд хүрсэн нэг доош нь хийсэн яра. За энд бол чивэр одоо хатаархал хорслын илэрхийлэл болдог. Жишээлх юм бол тэр зүгээр л одоо аж таарс. Тэрнээс биштэй тэр хүнд тийм авьяас чадвар байхгүй гэдэг юм. За 14 нь бол хэн нэгний үжин ядаад чихшдэг тухайгаа ил тодорхой ярих хэрэггүй. За өнөөдөр ярих 11-р зүйл анги нь бол эрүүл мэнд сэтгэл хөдлөлтөй холбоотой хэдэн ярьж болохгүй байж байгаа. За энэнийх нь нэг нь чиний айцыг тоодохгүй хүмүүст өөрийнхөө айцын тухай ярих хэрэггүй гэсэн. Чамаа айдаг болгоомжилдаг гэж өрөвдгөө хүнд өөрийнхөө тэр зовлонгийн яриад хэрэггүй гэсэн. Жишээлх юм бол би олонний өмнө ярахаас айдаг гэх юм бол тийм хүмүүс өдөөс юу гэж хэлэх вэ? Чи бол аимхай, ичимхэн амтан гэж хэл. Өөрийгөө одоо идэж болгож өгж байгаа хүнээ аманд хэлээ хийсэн явдал бол. Зүгээр тэр чинь ойлгож хөндлөж хүлээж авч чаддаг хүнд бол хэлж болно гэсэн. За бид нар хүүхэд байх үед ч тэгжил ярддаг байсан. Ямар нэг юмнаас айдаг ч юм уу, зориг хөрөхгүй байгаагаа хэлэх юм бол бялцуухайн зүрхтэй гэдэг ч юм уу, аимхай гэдэг ч юм уу, ийм байдлаар элэг дой хийдэг байсан. За 2 дугаард нь бол эмоцийн хямралаан буруу хүмүүсд дэлгэж болохгүй. Сэтгэл хөдлөл. Сэтгэл хөдлөлийг чинь ойлгохгүй хүн бол сэтгэл хөдлөлөнд тэр хүнд дэлгээд хэрэггүй гэсэн. Ойшоохгүй. Эсвэл сөрөг хандлага бий бол. Жишээлх юм бол би сая ажилласаа халахчаад ойрд сэтгэл санаа маш хөнд байна гэж хэллээ гэж бодъё. Тэгэх юм бол энэ ойлгож чадахгүй хүмүүс бол энэ ер нь сэтгэлээр амарх ундах хүн юм байна гэж буруу ойлгоно. Өөрийг чинь дэмжиж тайтгаруулах талд нэрээс огт анхаарах гэсэн. Элсэн дээр тоссонтой адилхан үрдэн байхгүй. За 3 дугаард нь бизнесийн өрсөлдөөнөөс айж байгаагаа хэлж болохгүй. За энэ их чухал. Ганцхан бизнесийн өрсөлдөгч биш, улс төрийн өрсөлдөгчөөс ч гэсэн айж болохгүй. Тэрийг илэрхийлж болохгүй. Тэгэх юм бол итгэл байхгүй. Өрсөлдөгч чадваргүй гэж байна. Өөрөөр чинь дэмжих, хамтарч ажиллах хүмүүсүүд жаагаан барьж эхэлнэ.
За дөрөвдүгээрт нь эрүүл мэндийн асуудал хүн бүрд ирсэн дэлгэж болохгүй. Өвчтөй эрүүл мэндийн асуудалтай байх юм бол цаашд ирээдүйг өгч хүн болно. Өрөвдөхөөс илүү итгэл үлдэх юм байна. Эсвэл өвчөө эмхтэй гэж шошгож үлдэж магадгүй. За өнөөдөр ярих зүйлийн хамгийн сүүлийн анги нь 12 дугаард. Бусдын амьдралд хэт орлоготой холбоотой хэдэн зүйл байж байгаа. За энэнийх нэг нь хэн нэг хүний амьдралын хөв маягийн тухай асуугаагүй болвол яраад ирэхгүй. За энэ бол жирийн хүрээнээс хайлаад бусдын амьдрал руу, сонголт руу хитрхээ их оролцсон юм шиг мэдрэмжид төрүүлдэг. Бас шүүмжил юм шиг сонсогдно. Чи арай ингэж хувцсалж болохгүй гэдэг ч юм уу. Үсгэжгээ ингэж ханжилвал яасан гэдэг ч юм уу. Ингээд яраад ирэх юм бол хүний амьдралын хөв маяг руу хитрхээ орж ихсэн явдал. За энэ бол хүмүүсийн дургуйчлын хүрэг. За хоёрдугаард нь дэмждэггүй хүмүүсд өөрийнхөө жовлон гівт яар. Дэмждэггүй хүмүүс бол өөрийн ч сэтгэлийн өмнөхөөс гадна харин ч дээрлэх доор дүчтэй ашиглаж магадгүй. Би сэтгэл готролтой гэж хэлэх юм бол чи бол сул дор амтан гэж. Миний амьдрал хүнд байна гэх юм бол чи бол амьдралдаа арчаахгүй амтан гэдэг юм. Ингэж хэлүүлэх магадлалтай. За 3 дугаард нь үнэн сэтгэлээсээ хэлээгүй махтаалуудыг хэлээд ирэхгүй. Махтана гэвэл чин сэтгэлээс махтаж хүний худлаар махтах юм бол жалтай хоёр нүртэй гэж ойлгодог. Долгинжийн гэж ярддаг. Тийм юм бол. Жарман бүр нүүрэн дээр нь чиний энэ үс жасалт их хөөрхөн байна гэж хэлчихэд дараа нь өөр хүнд очоод үнэндээ их эвгүй орох гэсэн гэж хэлдэг юм уу. За ингэвэл одоо бүр илүү баларлаа гэсэн. За өнөөдрийн ярсныг дүгнэе. За өнөөдөр хажээч хэлж болохгүй. Андуураад ч гэсэн хэлж болохгүй. Жуудандан ч гэсэн битгий жүүдэл гэсэн ийм 62 үгийн талаар ярьлаа. За ерөнхийдөө дүгнж үжих юм бол энэ 62 үгийг товчлоод 7 бүлэгт хувааж болно. За энэнийх нь нэг нь бол өөрийгөө дүвийлгэсэн, бусдыг доош нь хийсэн үгсийг хэлж болохгүй гэсэн үг. Жишээлх юм бол би та нараас хамаагүй илүү мэдлэгтэй гэдэг ч юм уу. Би чамд жаагаад байтар чи юус юу ч сурсангүй гэдэг ч юм уу. Ийм хувцас чамд бол жохгүй, харин надад бол гэдэг ч юм уу. Тэгээ ийм байдлаар өөрийгөө дүвийлгэж бусдыг доошоо хийсэн үгүүдийг хэлж болохгүй. Тэгээ хоёрдугаард нь хитрхээ эмжиг нандин мэдээллүүдийг бусдад дамжуулж болохгүй. Жишээлх юм бол би багдаан хүчрхэлд өрчижсэн гэдэг ч юм уу. Манай гэр бүл байрныхаа төлбөрийг төлж чадахгүй байна гэдэг ч юм уу. Би их өртөө гэдэг ч юм. За ийм зүйлүүдийг ярьж болохгүй байх нь. 3 дугаард нь бусдыг оролцуулсан нууц чадлах шинжтэй үгсийг хэлж болохгүй. Тэр надад тэгж хэлсэн гэдэг ч юм уу. Тэр хүн гэр бүлтэйгээ мууталчсан гэдэг ч юм уу. Тэр энэ хүний хуурчин гэсэн гэдэг ч юм уу. Ийм одоо бусдыг оролцуулсан нууц задлах шинжтэй үгүүдийг хэлж болохгүй. Итгэл даахгүй, хов яраатай хүн гэсэн нэржүүр. За 4-р нь тухайн хүний итгэлийг хүлээгээгүй үед хэлсэн өөрийн сул талууд. Өөрөөр хэлэх юм бол итгэл муутай хүнд өөрийнхөө сул талыг хэлээд хэрэггүй гэсэн. Жишээлх юм бол би өөрийгөө одоо нэг их хүн гэж тоохон болсон гэдэг юм уу. Хүнээсээ гарцсан гэдэг юм. Би ер нь юмд хүрэхгүй, амжилт гарахгүй хүн байхаа гэдэг юм. Надад ямар ч итгэл бишрэл хүсэл тэмүүлгүй болсон гэдэг юм. Тэгхийн бол өөрийг чинь дэмжихээсээ илүү энэ бол өнгөрсөн хүн гэж бодох нь байна шүү дээ. За 5 дугаард нь хитрхээ их ховийн, хитрхээ их тансаг, эсвэл хитрхээ даруухан байдлаа бусдад хэлснээр хэрэггүй. Миний сарын чалан 20 сая гэдэг ч юм уу. Манайх түрээснээ байранд амьдэрдэг гэдэг ч юм уу. Би 10 саяын цүнх авсан гэдэг ч юм. Тансаг байдлаа хэлэх юм бол хүн атаарх нь, даруухан байдлаа хэлэх юм бол доромжил төрдөн. За хорвоо бол ийм л байна. Ийм учраас үгэн сонгож хэлэхгүй болохгүй. Юу үнэн бэ гэдэг чинь энэ үнэн. За 6 дугаард нь итгэлгүй, дутуу үнэлсэн, бусдын амьдралыг шүүмжилсэн гэсэн. Жишээлх юм бол чи одоо хүртэл гэрлээгүй юм уу гэдэг ч юм уу. Тэр хүн ямар ч зориггүй амьдрал хийж гин гэдэг ч юм уу. Би бол чам шиг ажил хийхгүй гэдэг ч юм уу. Энэ бол бусдын амьдралын хөв маягийг шүүгсэн, оруулжсэн ийм хандлагатай өсөд байна. За 7 дугаард нь бол магтаалч юм шиг шүүмжилч юм шиг юм хачин ярианууд. Жишээлх юм бол өнөөдөр чи дажгуу харагчин шүү. Урд нь их хачин байсан шүү гэдэг ч юм уу. Эсвэл надад чиний хэлсэн санаа их таалагдсан. Гэхдээ яг хуулуур шиг байсан гэдэг ч юм. За иймэрхүү магтаалч юм шиг шүүмжилч юм шиг хачин өгсүүд хэлэхгүй байсан тэр. За ингээд ерөөд нь дүгнж үжих юм бол энэ хүнд хэлж болохгүй гэж жоохон юу юм бэ гэх юм бол нэгдүгээрд нь бусдыг шахалуулах үг хэлж болохгүй. Хоёрдугаард нь өөрийгөө илүү гэдгийг мэдрүүлэх гэсэн орлоготой үгүүдийг хэлж болохгүй.
Гуравдугаард нь итгэл өвдөх өгөөдийг хэлж болохгүй. Дөрөвдүгээрд нь сэтгэл зүгэн буруу хүндэтгэл гэж болохгүй. Хүнийг харах хэрэгтэй байх нь дараа нь утгатай жирэх хүмүүсийн хооронд үл ойлголцлыг үүсгэж магадгүй. Тийм үгүүдийг хэрэглэж болохгүй гэсэн үг. За энэ болбол алтан дүрм. За анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа.